оюу толгой Монголын бахархал. Оюу толгойгоор анхны хөдөр боловсруулж ирэх хариуцлагатай мөч тулж ирээд байна. Дэлхийд хамгийн том жишээлбэл 5 уулуур хан төслийн оюу толгойд монголчууд улсын хан хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичиж өгүүллээ. Оюу толгой хөрөнгө оруулагч дэлхийн 40 гаруй улс орны мэргэжилтнүүд Монголын 2000 гаруй ханган нийлүүлэгч компани, 10,000 гаруй монголчуудын дөрөв хөтөлмөр хичээл зүтгэл амжилтын үр дүнд уурхай төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулж бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулж Монгол улсад орж ирэх татвар төлбөрийг урагшлуулах боломжийг иймгүй бүрдүүллээ. Оюу толгойн хан бүтээн байгуулалтын эхний үе шатнд нийтдээ $7.8 их төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа нь Монгол улсын эдийн засагт өрөг өмнө хийж байгаагүй томоохон үр ашгийг авчирч байна. Монгол улсын түүхэнд хамгийн том сургал ажил хүчин бэлтгэх хөтөлбөрийг оюу толгой компани хэрэгжүүлж 168 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. Энэ бол хөрөнгө хэмжээний улсын улсын мэргэжилтэй, орлоготой, ажилтай, ирээдүйдээ эзлэлтэй болох боломжийг өгснээр хийж явах хэрэг юм. Монголчууд оюу толгой төслийн үр ашгийг эзнээс нь хэрэгжүүлгүй ихэнх бүртэн Монгол улсын засгийн газар төслийн хугацаанд дангаараа нийт мөнгө мөрсөлийн 70% Ногдлоо шиг нөөц ашигласны төлбөр татвар хурамч байдлаар авах тухай олон улсын валютын сангийн тооцоо. Мөн уурхай ашиглалтанд оролцсон оюу толгой компани 900 тэрбум төгрөгийн татвар хурамч төлбөрийг Монгол улсын засгийн газар шилжүүлдэг. Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын татвартай түншлэг хамтын ажиллагааны үр дүнд Монгол хүндөр дөрвөө жимөх оюу толгой төслийг бүтээн байгуулж байгаа энэ бүх түүхэн амжилт бол дэд бүгдийн бахархал.